Одоо суулгах аргачлал нь бас ондоо. Тэгээд өөрсдийн өвчний байдлаа бүгд өвчний биштэй хүмүүс ирсэнийхаа дараа одоо тухайн эмчнээ тухайн энд хүрэлцэн ирсэн зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Элчин сайд Хаймын нийгмийн хамгааллын сайд Чинзэр Төрүүчийн нийгмийн хамгааллын сайд Эрдэнэ Ундраа гишүүн барилгын компани захирлууд барилгачид манай хэвлэл мэдээллийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Монгол улс Өднөд Хятад алс улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн босгон дээр Өднөд Хятад алс улсын засгийн газрын бүтэцлэгөө тусламжаар энэхүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн үндэсний төв ашиглалтанд ороод хүлээн авах ёслол дээр та бид хүрэлцэн ирээд байна. За манай улсад 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Түүний 11.5 мянган 0-18 насны хүүхдүүд байдаг. Ихэнх нь бол олдмол хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо осол гэмтлээс болдог ийм тоотон байна. Тэгээ анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж энэ үндэсний төв байгуулах санаачлаг гараад хоёр их хурл, хоёр засгийн газар, хоёр яамыг дамжаад өнөөдөр нэгдэж байгаа орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн томилогдсон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эмчилгээ сувилгаа нөхөн сэргээлтийг хийж Монголын хойч ирээдүй болсон хүүхдүүдэд том боломж нээж өгч байгаад сая миний дурдсан хоёр улсын засгийн газар яамдууд барилгачид одоо бүхэл хүнд талархал илэрхийлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого эрх зүйн орчноо сайжруулах, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаагийн нэг илэрхийлэл нь тус төсөл юм а. Монгол улсын ерөнхийлөгч Шалтмаагийн Батулга 2018 оны 4 сарын 10-ны өдөр тус төслийн барилгын ажлын явцдаа бичлэн танилцаж, барилгын ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх, хугацаанд нь хүлээлгэж өгөх, тус төвд ажиллах болсон хүчнийг бэлтгэх асуудалд онцгой анхаарал хандуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэндийн үйлчилгээг авах, бусдын нэгэн адил амьдрах тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, энэхүү эрхээ эдлэх явдлыг хангах, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн хамрагдах, оролцохыг дэмжих, соёл урлаг, спортын арга хэмжээнд тэгш хамруулах, авиас чадварыг нээн хөгжүүлэхэд тус төв онцгой үүрэг гүйцэтгэн гэдэгт бүрэн дүүрэн итгэлтэй байна. Би энэ эхний гинэний хүмүүсийг танилцуулчаад Одон туяа Баянгол дүүргийн засаг дарга Одон туяаг мартсан байна. Баянгол дүүргийг онцолж хэлхийн учир нь бол энэ хоёр гарын газрыг ямар нэгэн хүндрэж бишээлгүйгээр хувьд шилжсэн байсан газрыг энд бас хүлээлгэж өгч энэ ажлыг эхлэх болцоог олгуулсанд бас талархаж байна. Энэ төвийг цаашид ажиллагааг нь авч явах 200 орчим хүнтэй байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсээд энэ сайхан барилгаа ашиглаад хөгжлийн бэрхшээлтэй олон мянган хүүхдэд эцэг эхчүүд нь буян болоорой гэж хүсэн өрөөгөөд өгөөд үсэ баярлалаа.我也希望呢